Ер нь энэ гадаадын хөрөнгө оруулагчийг зүгээр л ингээд учир утгагүйгээр чи юм уу идэж जैन бидний ингэж जैन гэдэг болохгүй. Яг юун дээрээ болоод байгаа, юу нь харин болохгүй байгаа юм, ямар юмыг нь яаж засах юм, энэ дээр яриа хөөрөө юу вэ? Манай засгийн газрын үед бол жишээ нь энэ оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулъя гэд ерөнхий сайдын захирамж гараад ажлын хэсэг байгуулагдаад явж тэр их олон хүнийг цочоосон. Гадна талыг ч бас цочоосон. Бид нар жаахан тийм огцсон болох юм хийцсэн байх гэж сүлд бодсон. Гэхдээ энэ чинь юм шүү дээ. Ямар нэгэн улсын хурлыг гэрээ баталчихад тэр гэрээг чи өөрчлөх эрх нь дараач улсын хурлд байдаг байхгүй. Эсвэл ямар нэгэн шийдвэр гаргахад тэрийг өөрчлөх эрх нь дараачийн засгийн газарт байдаг байхгүй. Тэгэхээр бид нар иймэрхүү боломжуудаа ашиглаад бид нар чинь нэг айл нэг Монгол улс бид нар ямар юм дээр алдаа гарч байгаа гэдэг тал талаас ярихад тэр буруу юм байхгүй. Манай засгийн газрын үед одоо энэ Тэрүүш тавг сайд, Улаан сайд, Ган ууг сайд, Гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад энэ оюу толгойн анхны хөрөнгө оруулалт 2 орчим Америк тэрбум доллараар нэмэгдсэн. Нэг анхны хийн гэснээс энэ яага хэтэрч вэ? Энийг хэтрэлтийг шалгая гэдэг ажлын хэсэг гарсан. Би бас манай 3 сайд ирэх байх гэж бодож байна. Тэгээ ер нь ингээ хэдүүлээ тал талаас цуглаад энийг нэг олон нийтийн өмнө ийм юмнууд нь зөв болсон. Энэ буруу болсон. Одоо тэгээд ингэ засах хэрэгтэй.